За hi guys. Тэгэхээр сүүлийн үед бол солонгос хэлийг сонирхон судалдаг, аман сурах хүсэлтэй, K-drama, K-pop хайртай хүмүүс маш их болсон байна. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэнтэйгээ яг солонгос хэлийг сурахдаа миний ашигладаг 5 аргын талаар та бүхэнтэйгээ хуваалцах болно. Хамгийн эхний арга маань бол кино драмыг солонгос хэл дээр нь үзэх байгаа. За тэгэхээр кино драм үзэж байхдаа гэхдээ яг ямар арга замаар тэр кино драмыг үзэж үгсээ сайн сайжруулах вэ? Солонгос хэлнийхаа төвшинг хурдан сайжруулах вэ гэж та бүхэн асууж магадгүй. Тэгэхээр энэ дээр бол жишээ нь солонгос драмнууд бол сэдвэрээ өөр байдаг. Жишээ нь стартапуудын тухай драмнууд байж идэг, эмч нарын тухай драмнууд байж идэг. Мөн дээрээс нь хуультай холбоотой үг хэллэг дандаа ордог. Яг улс төрийн чиглэлээр нэг тийм улс төрийн акшн ч юм уу тиймэрхүү сэдвтэй холбоотой драмнууд байж идэг. Тэгэхээр бүх драмнууд бол яг ийм сэдвэрээ өөр байдаг. Тэгэхээр ямар драм үзэж байгаагаасаа шалтгаалаад тухайн одоо яг цээжлэх үгнүүдээ бол багцлж сонгох хэрэгтэй. За жишээ нь миний хувьд бол хамгийн сүүлийн үед бол Русскую гэдэг драмыг үзэж байгаа. Тэгэхээр энэ кино маань бол яг хуультай холбоотой учраас би яг хуультай холбоотой үгсийг бол багцлаад хамгийн ихний ингаас нь сонсоод түүнийгээ цээжилсэн. Ингэснээр яаж байгаа юм бэ гэхээр 1-р анги дээр цээжилсэн тэр хуультай холбоотой үг хэлшиг маань 1-ээс 16 буюу дараагийн 2, 3-р ангиудад байнга давтагдчихэдэг учраас тухайн үгнүүдээ ингээд дахиад тавтаа цээжлээд чихэндээ сонсоод илүү сайн тогтоох боломжтой байдаг. За жишээ нь Русскую гэдэг драмнаас бол Чынго имёй, Сача юги, Попжон муюкчэ, мөн дээрээс нь Панса гэх мэтчлэн маш олон одоо энэ хуультай холбоотой үг хэллэгүүдийг бол сурах боломжтой байсан. За дараагийнх нь кино драм үзэж байхдаа хэрэгжүүлэх боломжтой зүйл маань бол яг тухайн жүжигчдийнхаа теса буюу яг тэр зохиолын үгийг нь дагаж хэлэх байгаа. За ингэж хийснээр яг ямар үр дүнтэй байх вэ гэхээр яг тухайн үг буюу тухайн тэр зохиолд гарсан үгнүүдийг бол илүү сэтгэлээсээ ингээд мэдрээд сэтгэл хөдлөлтөөр ингэж давтан хэлэх нь бол илүү яг оюун ухаанд маань удаан хугацаагаар оршин тогтнох, удаан хугацаагаар цээжлэгдэх боломж аягүй ихтэй болдог. За хоёр дахь арга маань бол дуу дуулах арга байгаа. Тэр дуу дуулна гэхээр жишээ нь зарим хүмүүс бол би чинь солгоо штэ, би дуу дуулж чаддгүй штэ, би ер нь дуу дуулах дургүй гэдэг. Тэгэхээр миний хувьд ч гэсэн би өөрөө бас нэг сайн дуулж чаддгүй жоохон солгоо. Тийм учраас би яг хүмүүсийн хажууд гэхээсээ илүүтэйгээр яг гихтээ ганцаараа байхдаа яг тухайн сонсдог өөрийнхөө дуртай дуунуудыг бол хичээгээд үгнүүдийг нь дэвтэр дээрээ бичиж агаад дагаад дуулдаг. Ингэснээрээ яг түрүүний ярьсантай адилхан тухайн үгнүүдийг бол илүү сэтгэл хөдлөлтөөр мэдэрч цээжилж чаддаг байгаа. За 3 дахь арга маань бол ном унших арга байгаа. Тэр гадаад хэл сурж байхдаа гадаад хэлний номнуудыг уншихдаа хүмүүс яадаг вэ гэхээр маш том зорилго тавьдаг. Миний хувьд ч гэсэн анх ном уншиж эхлэхдээ за өнөөдөр өстөө 10 хуудас уншия шүү, 20 хуудас уншия шүү гэж өөртөө айгүй том зорилго тавиад тэрийгэ биелүүлэх гэж сүултээ залхаад бүр уншихаа болчдөг байсан. Тэр энэ бол маш асуудалтай байдаг учраас та бүхэн хэрвээ ямарваа нэгэн номыг анх уншиж эхлэх гэж байгаа бол гадаад хэл дээр нь уншиж эхлэх гэж байгаа бол өдөрт ядаж 1 хуудаснаас эхлүүл илүү үр өгөөжтэй байдаг. Эхний өдөр 1 хуудас, дараагийн өдөр 2 хуудас, тэгээ 3 хуудас, 4 хуудас гэх явах юм бол илүү үр өгөөжтэй байх болно. За дараагийн ном унших дээр нэмж хэлэхэд бол заримдаа ингээд зарим хүмүүс ном уншихдаа чангаар унших хэрэгтэй. Эсвэл номоо хуулж бичих хэрэгтэй. Эсвэл зүгээр л хараагаараа гүйлгээд унших хэрэгтэй. Гэх мэтчлэн маш олон зөвлөгөөнүүдийг өгдөг. Тэр яагаад ингэдэг вэ гэхээр хүн хүний сурах арга барил өөр байдаг. Жишээ нь зарим хүмүүс сонсоод маш хурдан сурдаг. Зарим хүмүүс бичээд маш хурдан сурдаг. Зарим хүмүүс болохоор шууд харааныхаа төвшнөөр шууд хараад сурчдаг гэх мэтчлэн хүн болгон өөр байдаг учраас яг ном унших дээр яг энэ бол маш томоор илэрч гарч ирдэг. За миний хувьд бол сонсох арга барилаар сурах нь бол надад илүү үр өгөөжтэй байдаг учраас би ном уншихдаа харж агаад илүү чангаар тэр номоо давтаж өөртөө уншснаар би яг тухайн ном дээр гэсэн шинэ үгсийг бол цээжлэхэд илүү ойр төхөн болдог. За тэгэхээр энэ дээр бол та бүхэн өөрийнхөө яг сурах арга барилыг олоорой гэж хэлмээр байна. За 4 дахь арга бол хэрэгжүүлэлтийн арга буюу Discord эсвэл олон нийтийн харилцааны хэрэгслээр солонгос хэл мэддэг гадаад хүн эсвэл бүр солонгос хүнтэй ярих байгаа. За энэ дээр хэлэхэд бол ихэнх хэл сурж байгаа, солонгос хэл сурж байгаа ч юм уу ямар нэгэн хэл сурж байгаа хүмүүс Discord-оор ч юм уу ярихдаа ямар алдаа гаргадаг вэ гэхээр зүгээр л төсөвшгөөгүй ярьдаг. Жишээ нь оронгуудаа hello, 안녕하세요. 저는 몽크레 대입니다. 그리고 저는 지금 누워 있습니다. 잘 지냈어요. 밥 먹었어요. гэх мэтчлэн зүгээр basic энэ инса буюу яг мэдчилгээний үгнүүдийг хэлээд ямар ч тийм зориггүйгээр
цаг нөхцөөсөн байдалтай Discord руу ороод идэг. Тэр энэ дээр яг яах ёстой бэ гэхээр төлөвшгөөтөө ярих хэрэгтэй буюу яг миний хувьд бол жишээгээр аваад үзэхэд бол би өнөөдөр 15 минут Discord-оор гадаад хүнтэй солонгос хүнтэй ярина. Гэхдээ яг ямар сэдвэрээ гэхээр би өнөөдөр Русгүй гэдэг драмнаас маш олон хуультай холбоотой үг хэлцэг сурсан болохоор энэ хуультай холбоотой үг хэлнүүдэд дэвтэр дээрээ бичиж агаад тэгээд Discord руу ороод яг ярианыхаа сэдвээ яг тухайн хуультай холбоотой үг хэлшигтэй ойр дөхөм сэдв болгоод тэгээд ингээд тухайн үгсээ ингээд ашиглаад харилцан ярих нь бол илүү нөгөө сурсан үгнүүдээ өөртөө хэрэглээнд оруулахад маш тус дэм болдог. За дараагийн маань 5 дахь арга бол солонгосоор бодох байгаа. Тэгэхээр энэ маань яг юу гэсэн үг вэ гэхээр чинь бид нар ингээд боддог шүү дээ тийм ингээд яаж солонгос хүн шиг тийм яг яаж монгол хэлшээ ингээд солонгосоор хурдан ярьж төгдрөлгүй ярьж сурах вэ гэж боддог. Тэгэхээр яаж солонгос хүмүүс тэгэж солонгосороо амар үнэхээр гоё ингэж ярьж чадаад байгаа юм бэ гэхээр хамгийн нэгдүгээр шалтгаан бол мэдээж тухайн хүмүүсээс бол солонгостой төрж өссөн. Хоёр дахь шалтгаан бол тухайн хүмүүс маань солонгосоор бодоод тэгээд тэр солонгосоор бодсон зүйлээ эргээд солонгосоор ярьдаг учраас тэгэж хурдан ярьдаг байгаа. Тэр бид нар ч гэсэн яг солонгос хүн шиг тэгэж гоё эмгэг цэгцтэй хурдан ярьж сурахын тулд бидний нэн тэргуунд бол солонгосоор өөрсдөө бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол маш үр өгөөжтэй арга байдаг. За тэгэхээр бодонгуудаа та бүхэн жишээ нь яг ингээд солонгос хүнтэй саяны түрүүний 4-р арга дээр ярьсан шиг ингээд солонгос хүнтэй ярьж байхдаа дотроо монголоор бодож хэрэггүй солонгосоор бодоод солонгосоор ярих юм бол илүү хурдан яг тухайн хэлэндээ тасдаг байгаа. За мөн үүн дээр нэмж хэлэхэд бол солонгосоор бодсон юм аа амнаасаа гаргахын тулд заавал хүнтэй ярих шаардлагагүйгээр нөгөө солонгос кинон дээр гардаг шиг өөртөөгөө бас ярьж болно. За тэгээд сая та бүхэнтэйгээ миний солонгос хэл сурахтаа хамгийн их ашигладаг 5 аргаасаа хуваалцсан. Тэгээд эцэст нь нэмж хэлэхэд бол хүн болгоны хэл сурах арга барил өөр байдаг. Жишээ нь миний түрүүний танилцуулсан 5 аргын 3 тань таалагдсан байж болно. Эсвэл тавуулаач таалагдсан байж болно. Бүр эсрэгээрээ тавуулаач таалагдаагүй байж болно. Тэгэхээр эндээс та бүхэн юу харж болох юм бэ гэхээр маш олон хэл сурах аргууд байдаг. Тэгээд түүнээс бол яг өөртөө тохирсон аргуудыг та бүхэн өөртөө хэрэгжүүлээрэй гэдгийг бол та бүхэнд уриалж байна. За ингээд та бүхэнд энэ хүү бичлэг таалагдсан бол subscribe хийж лайк дараарай. Баярлалаа. Ингээд дараагийнхаа сонирхолтой бичлэгээр уулзцгаая.